банкны мэдээлэл өгч байна. Энэ бол ямар нэгэн хувь хүн биш. Хувь компани биш. Зөв үү? Энэ бол ерөөсөө албан ёсны банк гэдгийг танилцуулах байна. За өнөөдөр манай Гео банк маань бол дэлхийн зах зээл дээр 2024 оны яг 9 сараас бол хамгийн анхны бүтээгдэхүүн бүгд IPO гарч за үүний дараа бол бирж руу орж одоогийн мөнгө маань за дээрэс нь бол бүх одоо дэлхийд байх ёстой гэсэн бүх зөвшөөрөл, лиценз за мөн олон улсын мөнгөн гуйхны байгууллагуудад гэрээгээд 2025 оны 6 сарын 14-нд Тайланд улсын Пхукет одоо бишээ Бангкок хотод бол албан ёсны нээлт хийсэн. За тэр нээлтэн дээр бол маш олон юм банкны салбарын одоо ихээс гадна YouTube дээр дэлхийн рекордын Гиннесийн рекордыг бол хийсэн. Яасан бэ гэвэл тухайн банкны нээлтийг YouTube-ээр одоо лайваар нэг дор 200 мянган үзсэн. Үүгээрээ дэлхийн рекордыг бол эзэлж чадсан. За одоо Гео банк маань юу болж байгааг бол одоо бид нар бол монголчууд та бүхэн одоо анх удаа ирсэн хүмүүс байгаа зөв үү? За гаруй гэж анх удаа ирсэн. Та бүхэн маань одоо яг энэ мэдээлэл авахаас өмнө одоо огт эргэлцэхээргүй албан ёсны банкн дээр мэдээлэл авч байгаа гэсэн. Та бүхэн албан ёс гэж байна. Ямар нэгэн одоо лөөвөл биш ямар нэгэн хүний тэг хулигдаж байгаа ч юм уу эсвэл одоо тийм ямар нэгэн галт санаатай зүйл байхгүй. Ерөөсөө интернетээр бүх мэдээлэл бол нээлттэй байгаа. За тэгээ өнөөдөр бол Монгол улс одоо цөөн хэдэн хоногийн хугацаанд бол манай зочин маань ирсэн байгаа. За энэ хүн бол 2016 оноос хойш биткойнын талаар хамарч ажилласан, олборлж ирсэн. Coin гэдэг салбарт бол энэ хүн бол улсын шинжиж байгаа. Улсынхаа шинжээжээр ажилладаг. Маш олон нийтлүүдийг бичдэг. За ерөнхийлөгчдөө хүртэл өөрийнхөө улсынхаа ерөнхийлөгч хүртэл зөвлөж одоо Кыргызстан улс бол жилийн өмнөөс эхлээд coin-ы тусгай хуулийг баталснараа одоо өөрийн гэсэн одоо Кыргызстаны валют хөнгөн болохоор манай төрөөгөөд бол соон гэж байгаа. Тэгвэл соон захимсан соон байх. Маш том одоо онлайн банк одоо захин мөнгөний банкын хүртэл байж байна. За ингээд халуун хадад ажиллагаа та бүхэн зочноо өгье. Добрый вечер всем. Как ваше настроение? Хорошо. А кто сегодня здесь первый раз? Супер. Есть, да? А вас зачем позвали? За таныг яах гэж өрсөн бэ? Юу гэж өрсөн бэ? Международный банк сказали. А что в этом банке? За энэ банкд юу байгаа вэ? Деньги? Правильно. Здесь есть очень хорошие деньги. За энэ маш том боломж байгаа. Да. И это первый в мире децентрализованный банк. За энэ бол дэлхийн хамгийн анхны төлөвлөсөн бус банк. Про нас вот уже пишут крупнейшие мировые издания, Forbes, Entrepreneur, NASDAQ. За бидний талаар бол дэлхийн маш том байгууллагууд бичиж хэлсэн. Жишээ нь одоо Forbes, санхүүгийн байгууллагууд одоо сэтгэл нийтлэгчдийн байгууллагууд бичиж хэлсэн дэлхийн хамгийн одоо жишээ нь Forbes байна. Мы уже год на рынке. За бид нар бол дэлхийн зах зээлд нэг жил үйл ажиллагаа явуулж байна. И это вот команда руководителей, которая создала этот банк. За энэ бол манай банкны үүсгэн байгуулагч нар бүгд энэ банкыг үүсгэн байгуулсан хүмүүс. Это очень известные люди. Энэ бол дэлхийн хамгийн алдартай хүмүүс. Главный человек здесь, вот председатель этого банка, это Риф Коллинз. Хамгийн гол хүн бол одоо энэ банкны үүсгэн байгуулагч ерөнхий захирал Риф Коллинз гэж хүн байна. Это тот человек, который создал USDT, компанию Tether. Энэ хүн болохоор USDT бөгөөд Tether гэж компаниг үүсгэн байгуулсан. USDT бүтээсэн хүн. Это криптодоллар, USDT гэдэг бол цахим доллар гэсэн үг. которым сейчас пользуется весь мир. Дэлхийд даяар USDT хэрэгжилж байна. Вот он его создал. Энэ хүн тэрийг бүтээсэн юм а гэж. Роман Росов, это тот человек, который создал 70 необанков, ну и банковских приложений. Энэ хүн болохоор Роман Рос гэдэг хүн бол дэлхийд дээр 70 одоо аппликейшн банкны бид нар хэлж тэрийг бүтээсэн хүн. 70 гаруй аппликейшн бүтээсэн. Халед Сулейман, это тот человек, который был председателем Нацбанка Абу-Даби и Катара. За Халед Сулейман гэдэг хүн бол Арабын нэгдсэн улсын Абу-Даби Катарын үндэсний банкыг үүсгэн байгуулсан хүн байдаг. Энэ бол үндэсний банкыг одоо манай Монгол банк гэж байна шүү дээ. Тэр шиг үүсгэн байгуулсан хүн. Вот, а идея принадлежит вот Максиму Сахарову, Юсуфу и друзьям, и вот они объединили вокруг себя очень больших людей. Яг энэ банкыг гаргах санааг нь бол Максим Сахаров, Юсуф Мухаммад гэдэг хоёр хүн бол санааг нь гаргасан. Гэхдээ маш сайн банк хэрэгтэй учраас энэ хүчрэг баяр бүрдүүлж ирсэн. Это наши стратегические партнеры. Да, манай стратеги түншүүд байна. Ну, Visa, наверное, вы знаете. Ана Visa гэдэг мэдээж л Visa гэж.
и другие Компании, международные бизнес, крупнейшие бизнес. мировые компании. За тэгээ бусад одоо дэлхийд дээр үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн одоо зэмбагаар бол одоо тэгээд маш өндөр түвшний компаниуд байна гэж байна. У нас есть все необходимые банковские лицензии. Манай банк албан ёсны бүх лиценз авсан. Это канадская лицензия, За Канада улсын бэлэн мөнгөний лиценз, чешская лицензия, Чех улсын койны лиценз, арабская, Арабын нэгдсэн улсын лиценз, еще 3 IT-лицензии в Эмиратах 3 IT лиценз байна. и 2 холдинговые компании в Гонконге. Тэгээ 2 холдинг компани ба Хонконгт 2 холдинг компани. Наш банк находится в Гонконге. Манай банк маань өөрөө Хонконгт байна. Битман. Это вот экосистема, про которую мы сейчас вам расскажем. За одоо бид нар танд банкныхаа дотоодын экосистемийг танилцуулъя. Вот главные продукты нашего банка. За манай банкны гол бүтээгдэхүүн байна. Ну, самый интересный это вот этот. Хамгийн таван бүтээгдэхүүний хамгийн онцлог бүтээгдэхүүн байна. Это ITO. Энэ бол ITO гэдэг. Ну, это технология, которая печатает деньги. Энэ болохоор одоо мөнгө үйлдвэрлэдэг технологи, мөнгө олборлдог технологи. Вот кто из вас мечтал иметь печатный станок, который бы деньги печатал? Хин одоо тийм яг жиглээсээ дотоод хүнээсээ мөнгө үйлдвэрлэдэг машин тоглохыг мөрөөжсэн бай гараар үрээ гэж. Есть такие? Да. Вот благодаря первой криптовалюте биткоину, ну это был первый печатный станок, который печатал деньги. Биткойн бол дэлхийд дээр хамгийн анхны олборлогддог бэлэн мөнгө, олборлогддог мөнгө гэж болсон. Биткойн анхдагч. И те, кто тогда это понял, они стали миллионерами и миллиардерами. Биткойн тухайн үед ойлгож чадсан хүмүүс одоо тэр санааг нь ойлгосон хүмүүс бол зүгээр л долларын сайд биш, долларын тэр бохтод олж мөрсөн гэж. Вам когда-нибудь предлагали купить биткоин или Та нар майнить ч его? гэсэн магадгүй нэг өдөр тийм амьдрал чинь биткойн авч явж хин нэг юм хэлжээс баг. Кому предлагали? Хийжсэн байна уу? Yes. За 40 долларов беру. Это вот такая же система, только не нужно никаких затрат на электроэнергию, просто у вас в компьютере будет программа. Энэ болохоор яг тийм систем. А гэхдээ та нар биткойн шиг амар их ачаалттай авахгүй. Дараагийн түвшинийх гэнэ. Зүгээр л гар утсан дээр чинь суулгаад мөнгө оруулж. Вот такое вот банковское приложение. За хоёр дахь бүтээгдэхүүн бол банкны аппликейшн байна. Также вот такие посттерминалы, криптоматы, энергия лояльности и свой собственный блокчейн ячейки. За хоёр дахь нь болохоор B2B бөгөөд одоо нөгөө эдэм гэсэн үг байхгүй эдэм одоо ухаалаг эдэм гэсэн үг. За тэгээд дээрэс нь энерги нь бол одоо үнэнч банкны хэрэглэгч нартай илүү давуу тал өгнө гэсэн үг байхгүй одоо номын карт, CV аппликейшнтэй адилхан давуу талтайс энерги гэсэн. За тэгээ өөрийн хувийн блокчейн систем байна. Ну и глобальная проблема, которая сейчас в мире есть, это переводы. Дэлхийн хамгийн одоо дэлхийд хамгийн том асуудал байна. Одоо асуудал юу гэхээр дэлхийд даяар аль ч улс орны хүмүүс мөнгөн гуйган дээр асуудалтай мөнгө шийдвэрлэдэг. Очень много ваших соотечественников уехало в Южную Корею и не могут нормально перевести деньги. Маш олон одоо танаа монголчууд Солонгос руу яваад Солонгост ажил хийгээд мөнгөө Монгол руу явуулахад асуудалтай байна. Жишээ. Благодаря нашему банку они теперь это могут все Одоо спокойно манай переводить. банк маань энэ асуудлыг 100% шийдсэн. Вот такая вот криптокарта и вся банковская система. Бүх яг л банкны ямар систем байх ёстой бүх систем ажиллаж байгаа. Одоо энэ манай карт байна. Это вот реальные переводы. Это с России было отправлено на наш Wi-Fi банк. Сейчас эти переводы будут 1-2 дня где-то идут. Но сейчас включатся SWIFT переводы, и это будет мгновенный перевод. Ер нь бол одоо Оросын банк Оросоос ч визагаар гацчих виза SWIFT. Оросын банкнаас ч манай банк мөнгө шилжүүлж болдог баталж байгаа. Эсвэл Орос рубль шилжүүллээ 2 USD-гээр аваад ирлээ. Это вот с кыргызского банка было отправлено $404, $400 За энэ пришло. Кыргызстаны банкнаас явуулсан. Тэгээ 400 USD болоод аваад гэж USD болоод. Сейчас это будет мгновенным. Одоо бол энэ үйл ажиллагаа нь хонж ордог гэсэн бол мөнгө нь хонж ордог гэсэн бол одоо банк хоорондын хонж ордог гэсэн бол одоо шууд ордог болно энэ сарас. И больше B2B площадки, биржи, там обменки, они будут не нужны. Удахгүй нөгөө B2B одоо хоорондын нөгөө B2B гэдэг маань болохоор бирж хэрэггүй болно. Хоорондын мөнгө солих шаардлагагүй бол банкнаас мөнгө чиглэж авна гэсэн. Эти вот платежные системы Южной Кореи, Японии, Вьетнама и мировые, они уже заключили с нами За договора. одоо дэлхийд хөгжил өндөртэй улс орнуудаас Азийн орнуудаас онцлох юм бол Солонгос улсын бүх төлбөрийн одоо Солонгос улсад үйл ажиллагаа одоо төлбөрийн системүүд манай банктай гэрээ хийсэн. Мөн адилхан Япон,
Вьетнам, за дэлхийд даяар бас байна. Больше всех людей заходит вот в этих странах. Манай банкны хамгийн өндөр хэмжээний одоо олон хэрэглэгчтэй улс орн гэвэл энэ гурван онцлог, энэ гурван улс. Потому что они более как бы развитые в криптовалютах. Яагаад гэхээр энэ гурван улс орны иргэд койны мэдлэг аюу өндөр түвшинд байдаг гэж. Наша криптокарта, она имеет самые минимальные комиссии в мире. Манай криптокарт бол дэлхийн хамгийн шинжлэх багтаа карта тодорхой. Да, вот такая вот Я не карта знаю. VeFi. Можно на телефон прямо сейчас, вы можете мгновенно скачать, $10 она стоит. 10 доллар та утсан дээрээ суулгаад одооноос шууд ашиглаж байна. Карта. Вот и здесь показаны комиссии и лимиты. За шинтгэл лимит хоёрыг та банкаар хандуулаа. У нас самая выгодная криптокарта в мире. Манайх хамгийн ашигтай койны карт. Манайх хамгийн ашигтай койны карт. И у нас сейчас в скором времени появятся депозиты до 18% годовых. Одоо та анхаарлаа хандуул. Манай банк маань түн удаагүй одоо эхэлж байгаа хадгаламжийн одоо үйлчлэгийг хэлнэ. Энэ юу гэсэн үг вэ? Та манай банкнд доллараар хадгалуулаад жилийн 18% хүртэл бодох боломжтой. И ваши банки там где-то 3-4% дают годовых, Энэ да? бол ихэнх банкуд бол долларын хадгаламж 3-4% өгдөг жилийн. У нас до 18. Тэгвэл манайд 18% хүртэл та боломжтой гэж. И вот эта алгоритмическая нода, которую я сейчас вам покажу, которая будет майнить вам деньги. За одоо ингэ томьёо. Одоо бидний нөгөө олголоод байгаа автомашин одоо энэ IT шүү дээ. Ухаадаг гэдэг энэ томьёог та бүхэн одоо анхаарлаа хандуулаарай. При покупке ITO вам сейчас дарят акции банка. Одоо өмнө бол байгаагүй. Одоо 100 хэд хоногийн хугацаанд ITO бөгөөд тоног төхөөрөмж байгаа шүү дээ мөнгө олболдог. Тэрийг худалдан авч байгаа хүн болгонд банк маань ийм хувьцаа бэлгэлж байгаа банкны хувьцаа бэлгэлж байгаа. Вот если бы вам предложили стать акционером банка Ханбанк, допустим, вы бы согласились? Магадгүй танд амьдралдаа нэг удаа тий хаан банкны хувьцаа бэлж болоо гэвэл та санал нийлэх үү? Кто бы согласился? Баярлаж хүлээж авах зүг үү? Все бы согласились. Бүгд дуртай хүлээж авах шүү. Но Ханбанк и все монгольские банки никого не возьмут к себе в акционеры. Гэтэ харамсалтай нь дэлхийн маш олон хаан банк ч бусад банк ч мэдээж шууд эндийн иргэн хувьцаа эзэмшиж болохгүй. Наш банк – это народный банк. Манай банкыг та нар энгийнээр Он сделан для людей. Энэ банкны бүх үйлчлэгээ санаа нь ард түмний төлөө И гарсан. миссия нашего банка, чтобы все люди, ну как, для них стали деньги доступными. Манай банкны гол үндсэн зорилго нь үндсэн эрхэм зорилго нь юу вэ гэхээр ямар ч орны энгийн хүмүүс одоо тийм энэ банкаар дамжуулаад И благодаря технологии ITO, ну, стали состоятельными людьми. боломжийг өгж байгаа гэсэн үг байна. Жишээ нь ITO технологиор ямар ч үндэстэн хэдэн настай ямар ч хүн байсан мөнгөтэй. Плюс ты сейчас можешь стать акционером банка. Тэгээд яг өмнө нь бол байгаагүй шүү бид жилийн өмнө. Одоо бол та нарт шинэ хүмүүс ялангуяа одоо энэ банкны Это тебе в подарок. Энэ бол бүр бэлэг. Хувьцаагаа бэлгэж байгаа гэсэн. И я сейчас вам покажу, как это выглядит. За би танарт одоо яг тэр нөгөө ITO бөгөөд олбортой машин харуулъя гинэ. Технологи бид Как нэг работает машин сейчас ингэж байж технология? байгаа. Энд чинь ингэ технологи гэж ярьдаг гэсэн юм. Ер нь бол Монгол улс одоо нэг жилийн хугацаанд гэхэд нийтдээ бол 1000 гаруй хүн олболж байна. За яг жилийн өмнө бол бид нар анх Талспекигаа урьж авчираад бид нар яг энэ банкнд ярихад бол за нэг 700 хүн байгаа. Тэнд бол томоор их мөнгөөр олбож байгаа ч юм байна. Дийлэх нь бол яг тийм бид чинь нэг $500, $1000-аар монголчууд амьдрал ямар байгаа л Монгол улс тийм ээ. Тэгээ боломжоор ингээд хасан. Өнөөдрийн үед бол бүх хүн нэг ч хүн хохрогоо бүгд 800 мөнгө. Вот смотрите, я год назад купил себе 28 тысяч ITO. Жилийн өмнө би 28,000 шиг тоног төхөөрөмж авсан. Нэг нь одоо 50 центтэй байна шүү. Это на $2500, потом еще на 1000 докупил. Жилийн өмнө 10 центтэй бүгд 5 дахин хямдхан байсан байхгүй манай тоног төхөөрөмж. 5 дахин хямдхан байсан учраас би $2500-аар энэ хэмжээний яхна. Чем больше у вас будет этих ITO, это как печатная машина. Тоног төхөөрөмж айгүй шиг байх тусмал яхна. Их хэмжээний мөнгө олбосноо гэдгийг ойлгох хэрэгтэй. Вы какой хотите печатный станок, маленький или Та большой? жижигэн тоног төхөөрөмжтэй яг их том тоног төхөөрөмж. Или вот такой огромный? Ихээр олборлох гэдэг таны сонголт. Какой хотите? Алин үзэж большой. Покупайте побольше. Тэгэхээр айгүй шиг аваа гэж. И вот смотрите, За анхаарал хандуулаарай. за год мне намайнилось вот 32 тысячи токенов. За нэг жилийн хугацаанд миний тоног төхөөрөмж надад 32,000
574 ширхэг яах нь. Здесь вот точка 21, запомните. Мөнгө олборчихсон ширхэг 32 мянган Wi-Fi мөнгөийг олборчихсон. Да. Вот здесь видите, точка 21. Сейчас За одоо ингээд 32,754 гэхээр цэг 21 гэж байна шүү дээ. Бид нар ярьж байгаа хооронд 21. сейчас станет больше. Тэгээ удахгүй болно. Это составляет сейчас 60 тысяч долларов. За өнөөдрийн ханшаа бол яг одоо өнөөдрийн ханшаалын 60 мянган доллар яах нь. Месяц назад, когда приехал сюда, Но 20 дней назад да, 20 дней. 20 хоногийн өмнө Монгол ирлээ. 21 хоногийн өмнө 20 дней. Да. Здесь у меня было не 60 тысяч долларов, а где-то 20 тысяч долларов. 21 хоногийн өмнө Монгол би ирээд яг энэ дэлгэцэн дээр би ингээд цалаа юу харуулхад 18 биш 20 мянган доллар. Даже меньше, по-моему. Бүр баг 20 По мянган. 60 центов. Это что? 18 ч юм уу. Да, 18 мянган 18 доллартай тысяч. 21 мянган 21 хоногийн. Вот за 20 дней наш токен Wi-Fi вырос, это стало 60 тысяч 21 долларов. хоногийн хугацаанд юу яагаад энэ 60 мянга болсон бэ гэхээр манай Wi-Fi токен нь үнэн яхаа. Я всего лишь 2500 вложил. Би сюда. 2500 доллар яхаа хийсээ. 8 жил олбож гэж байна. Одоо 1 жил болцоо. Дахиад 7 жил мөнгө олбож байна. Вот за год мой ROI, то есть это годовая доходность моих инвестиций, составила 2837%. 1 жилийн хугацаанд миний хөрөнгө оруулалт одоо миний өөрийн хувийн одоо 2500 доллар шүү дээ. Тэр нь 2337% яана. Это 28 иксов. Гэхдээ 1000-ыг нэмээ 3500 болсон биз дээ. Тэгэхээр 28 үржсэн гэж байна. Мне за то, что я поверил, подарили акции банка. Тэгээд би итгэсэн учраас надад 3360 3366 акций. банкны хувьцаа банк биелсэн надад. В будущем это будет 275 тысяч долларов почти. Ирээдүйд энэ хувьцаа маань үнэлэгдэх нь 274,800 доллар үнэлэгдэнэ гэж. Пройдет 3-5 лет. 3-5 жил. Время быстро идет. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Год назад я приезжал сюда в Би Монголию. 1 жилийн өмнө Монголд иржсэн. Те, кто тогда поверил, Тэр үед итгэсэн хүмүүс они ничего не делая, юу ч хийгээгүй. заработали очень большие Маш их деньги. хэмжээний мөнгө олцсон байна. Там года через 3, ну, они смогут себе на эти деньги и квартиру купить там, и все. 3 жилийн дараа магадгүй те байр орон сууц судалдаж авах боломж байна гэсэн үг байхгүй. Может, дети там в институт пойдут учиться, Хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг төлөх. жениться будут. Тэг хурмын хийж өгч. Деньги же нужны. Мөнгө хэрэгтэй шүү А где их дээ. взять? Мөнгийг хаанаас авах У вас вон забастовки здесь, в Монголии. вэ? Ер нь бол Монгол бол бослог болж байна. Зарплаты маленькие. Бослог болоод байгаа юм байна. Ягаад хүмүүс цалин бага юм гэж бослог болж байгаа юм байна. И пока ты, вот смотрите, видите, стало уже 23. Было 21, стало 23. Мөнгө олбордог машин одоо тоног төгрөг судалж авч байна гэж байна. Каждую секунду приходит. Секунд болгоо. И вот каждый день, ну я уже вот вывел, мне сейчас вот в доступе, ну, 4700 долларов. Би одоо 2563-ыг шууд одоо бэлэн болгож байна. Я вот сейчас клейм, если нажму, я могу забрать их. Клейм гэдэг дарах юм бол 4700 доллар шууд дасруу авчих. Почти 5000 Бараг долларов. 50,000 доллар тийм. И если вы, ну у вас же есть родные, друзья, знакомые, Одоо танд найз нөхөд хамт олон таньдаг хүмүүс зөндөө байгаа зүг үү? которым нужен печатный станок. Тэд нар ч гэсэн адилхан мөнгө олбордог машин. Деньги печатать. Зүг үү? Вот Одоо если энэ вы, цаг им, байхгүй юу? если вы им расскажете, Тэд нар тэд танилцуулаад и они подключатся, тэд нар таны линкээр олборч ихлээр. банк с вами вот до 3-го и поколения поделится деньгами Манай банк маань танд 3 үеэр нь хувь өгнөө тэдний олборч байгаа. от ихнего майнинга. Тэдний олборч байгаа хүмүүс. Вот мне за год, получается, от майнинга моих людей начислили 258 тысяч токенов. Жилийн хугацаанд миний одоо иргэн тойрон хийсэн хүмүүсээс бүр 258,330 ширхэг Wi-Fi авчихсан. 20 дней назад это было всего лишь 100 с чем-то тысяч долларов. 20 хоногийн өмнө энэ чинь 100 мянган доллар байсан. Но токен наш вырос. За манай токен маань өссөн. Это $500 000 долларов. Өнөөдөр хэдэн төгрөгтэй болсон бэ? Я их сейчас, 712 доллар. я сейчас вот эти деньги, я их каждый день вот так вот забираю. Би Я өдөр их болгон энэ мөнгыг авч байгаа. за год сейчас все заберу. Би жилийн хугацаанд энэ бүх мөнгыг гаргаж авч байна. И за год токен Wi-Fi там не 2 доллара будет стоить, он сейчас 1,8 доллара стоит, он там будет 100 долларов стоить. Одоо энэ токены би миний бодлоор гэж байхгүй. Одоо бол яг 2 доллар тэгээ 1 доллар 80 центтэй байна. Утгагүй 2 болно. Гэтэ энэ бол бүр юу ч нэ яг тэр бол энэ ихчлээс 100 доллар ч болно. И сюда, если он станет когда 100 долларов, да, прибавить еще 2 нуля, это 4 миллиарда будет, да? 4
400 миллион. А, 400 миллионов. Одоо тэгээ $100 энэ хэдэн төгрөг 400 сая доллар шүү дээ. Хочешь так же? Та гэсэн яг танд яг адилхан боломж байна. Я сейчас хочу пригласить тех людей, кто год назад поверил и зашел. Тэгээд жилийн өмнө ихэд тэгээ одоо олон ч гэсэн хүмүүс байвал нэг Чтобы они показали тоже, как они намайнили, рассказали о себе. Понятно. Кто хочет, давай, выходите. Пока этот мы обратно вернемся к результату контроля, скажем, 1 миллиард число будет. Что же, совсем? Вот видите, уже 25 стало. За 25 болсон гарч байна. Каждую секунду падает. Секунд бол энэ бол түүхэн үйл явцлахгүй монголчуудаа. Одоо бид нар энэ жил их жил 7 жил олборлоо л доо. Гэхдээ биткойныг анх олборсон хүмүүс 10 цент үнэгүй олборчсон. Одоо биткойныг авах хүмүүс 400 сая төгрөг байж нэг шиг биткойн авна. Тэгэхээр тэр үерөө буцаж ирж байгаа гэдгийг яг хүнстэй ойлгож чадсан хүн байж байна. Бас л биткойныг ойлгоогүй шиг гэдгийг одоо өнөөдөр ойлгохгүй явж болно. Энэ бол бидний сонголт байхгүй. Жилийн өмнө бид нар бүх хүмүүст яг адилхан мэдээлэл өгсөн. Тийм. За одоо манай Бимба маань хамгийн анхны одоо ерөөсө хамгийн анх Монгол ингээд би тэгээ манай об юмсан дээр ингээд олгож гисэн. Тэгээд бүх монголчууд ингээд олгож гисэн. Бимба маань бол итгэвсэн шүү. Одоо би ч бас ийм итгэхэр юм шиг байхгүй. Тэгээд байцгаана. Арай минь дүргээ. За би яг жилийн өмнө өөр дээр бол $1000 хөрөнгө оруулалт хийгээд багц авч эхлүүлсэн. Нөгөөдөр $4500 хөрөнгө оруулалт хийж явж байгаа. За одоо яг өөрийнхөө харуулъя. За энэ дээр маань одоо $1000 $5000 ширхэг IPO жилийн авч илаа. За одоо энэ маань энэ чинь жилийн хугацаанд олборлолт хийж явсаар байгаа 6007 ширхэг буюу өнөөдрийн ханшаар $11024 болсон байна. Тэгэхээр $1000 маань $11,000 дахин өссөн байна гэсэн үг зөв үү тийм ээ. За тэгээд гаргаж авсан доллар маань 921 ширхэг VFI буюу $1691. Тэр үндсэн мөнгөө бариад авсан байна шүү дээ. За ингээд одоо бол үндсэндээ 11 дахин өссөн хөрөнгө оруулалт маань явж байна. Тийм. За багаас бол 23461 VFI буюу $43000 одоо олборлолт хийгдсэн явж байгаа гэсэн үг. За тэгээд сая би нэмээд $2000-оор 4015 ширхэг IPO бас давхар нэмж бодолдож авсан. За энэ маань надад 4015 ширхэг банкны хувьцаа бас ирсэн бэлгэнд ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг жилийн өмнө бид нарт бол банкны хувьцаа байгаагүй, бэлгэнд ирж байгаагүй. Яг одоо өнөөдөр энэ одоо хүмүүст бол энэ одоо банк маань давхар банкны хувьцаа бэлгэнд өгöd байна. Тэгэхээр энэ банкны хувьцаа маань ямар үед одоо үн цэний өгөх юм бэ те? Тэгэхээр энэ токен маань топ 100 койны нэг болох юм бол энэ 4015 ширхэг банкны хувьцаа чинь $4015 болно. За 50 руу бүр энэ топ 50 койны нэг болоод ирэх юм бол $29149 таны одоо үн цэн өснө гэсэн үг байхгүй банкны маань хувьцаа. Тэгэхээр ийм одоо онцгой маш чухал үед та бүхнийг сонсож байна. Тэгэхээр маш сайн судлаарай. Энд бол ямар нэгэн одоо юу гэдгийг хулигч юм уу, худалч юм уу, хуурган мэдээлэл байхгүй. Бүх юм бодит байгаа шүү гэж хэлээ да. Баярлалаа. Энэ 7 хоногийг дуустал одоо өнөөдөр хийлгүүд шүү дээ. За 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь өдрийг дуустал өдөр болгон 18 цагаас талсбыг өдрийн хамтдаа хичээл оноо. За өнөөдөр бол яг ингээд талсбыг нь ерөнхий юм ярьж чинь зүг үү? За тэгэнгүүт одоо яг өдөр болгон 5 хүн шинэ хүмүүсээ ураад энэ мэдээлэл яг нэг авах боломжтой. Энэ хагасаа өдөр хоолойдоо ингээд яг энэ хажууд байгаа. Бүтэнсээ өдөр. А тий хагасаа өдрөөс эндээ орно. За тэгээд бүтэнсээ өдөр өдөр 2-оос 4 цагийн хооронд хоолойдын зуршил бод 11-ээс 2 тахгүй 11-ээс 2 бид нар хоолойдын зуршил бод 400 хүний арга хэмжээ хийж байгаа. Тэр 400 хүний арга хэмжээ дээр бол маш чухал мэдээлэл бид нар бас тэр үед нөгөө 11-ээс 2-нд яагаад дахин нэг хийж байгаа вэ гэхээр одоо энэ 10 сар чинь дуусгаад манай банкч нэг сар дуусгаад нэг болно гэдэг байгаа шүү дээ. Одоо айгүй олон том үйл ажиллагаанд эхлэх гээд байгаа байхгүй юу? 10 сар 31 нөө нэг нөө. Тэгэхээр хоёр нь бид нар 400 хүнийхээ одоо монголчуудад зориулаад банкныхаа захирлыг бас өгөх гэдэг байхгүй юу? Энэ бол тэгтээ хариу өгөөгүй байгаа шүү. Одоо яг нөгөө Максим Сахароваас монголчуудынхаа өөр хөсөлтөй байгаа. Тэгэхээр бид нар яах ёстой гэвэл одоо бид нар одоо магадгүй бид нар өнөөдөр бид 40 50-аад зөөхөн сууж тийм 30 40. Хүн болгонд 18 зураг. Зөв 18 зураг шүү дээ. 10. Одоо би ингээд жилийн өмнө би одоо
одоо нөхрийнхөө төрсөн эгч нь уулмал татварт ажилладаг одоо санхүүгийн бохгүй асар том мэдлэгтэй гэж өгөх хөө манай хатан эгч маань. Тэгээ би хэлсэн чинь харамсалтай нөх хөлөө хугалцсан байсан жил юм уу? Гэрээсээ гарч чадахгүй нөхрийгээ явуулсан байхгүй. Гүрх уулмал тэг ингээд нөхрийгээ явууллаа. За тэгээ нөхөр нэг ирээд сонсоод за энэ ёстой бүтггүй мэн гээд нөхөртөө ихтэй ажиж хэлсэн. Яг өөрийнхөө олохгүй. Тэгээд битээр заагээд яг хэлээгүй шийсэн. Зөв. Тэгээд сая битээр халспик таам гэдэг сая энэ хасууд одоо манай уулзлаа гэдэг. Уулзаад өөрсдийнхөө нөгөө бодит юм харууллаа. Тэгээд халспик ингээ ойлгуулаад тэр санхүүгийн хэллээ. Тэгсэн чинь төгөлөг аач. Чи яагаад нэг ойлгоогүй гэдэг. Одоо хоёул асар их яхана. Хугацаа алдсан байна гэдэг. Боломж байна. Тэгээд бас нэг нь болохоор одоо ингээ сүүлийн 3-4 хоногт битээр яагаад ингээ гадар байсан гэдэг маш олон одоо банкны салбарын уулзсан. Сая үл бид бас банкны салбарт уулзаж хэлж байгаа одоо бид нэг салбар юм л та. Тэгээ маш олон банкны салбарын уулзж байгаа нь Монгол бид чинь үйл ажиллагаа явуулж байгаа. Яг энэ угаасаа аль бий шүү. Гэхдээ тэр хүмүүс яаж хүлээж авах юм бэ? Зөв яаж хүлээж авах нь асар чухал байхгүй. За тэгэхэд маш гоё хүлээж авч байна. Ягаад гэвэл угаасаа шууд хэлж байна. Энэ бол угаасаа ирээдүйн банк. 2030-40 онд бол бидний үр хөвгдөд бид нар бол одоо бэлэн мөнгө тоолж исэн үе байна. Огт виза картгүй амьдарч исэн үе байна. Зөв. Тийм үеэс шүү дээ. Зөвхөн бэлэн. Дараа нь банкнд дансанд нээлгээ, дараа нь виза карттай болсон үе байна. Дараа гар утсан дээр аппликейшн бүртгэн болгон татаад хэрэгж сурж штеп. Хүссэн хүсээгээ сурж штеп. Тийм үеинд амьдарч байна. Тэгвэл бидний хүүхдүүд одоо бидний үр хүүхдүүд шүү дээ. Тэд нар бол ямар ч бэлэн мөнгө гэдэг зүйл баг музейд тань. Одоо тэд нар бол шал өөр яг ертөнц рүү веб 3 гэдэг ертөнц рүү шилжсэн байна. Тийм учраас одоо бид нар энд зөрүүдлэх ямар ч эрх байхгүй болж байгаа байхгүй. Магадгүй би зөрүүдлэмээр байна. Тэ яшиг одоо тэр би бол биткойныг $4,000 манай найз манд цоосоо гэдэг найз битэр шамбилаад хоол идээд яг би 200 сая төгрөг грант классын 3 давхрын гутлын төлөв худалдаж авахгүй битэр үзчихэд даан чинь булан байсан байхгүй. Яг бэлэн мөнгөтэй би. Тэгээ би бодсон хаа одоо яг энэ мөнгийг яах вэ хоёр ярьлаа найз хөтөө хоол идээд тэгсэн чинь манай найз хаа биткойн гэж юм байгаад байна. Чи тэрийг нэг $4,000 үзэлгүй юу? Тэгээ этерийн $400 байсан. За чи энийг л авсан. Тэр үед бол доллар хямдхан байсан. За тэгээд би бодлоо айлаа. Үнэхээр мэдгүй учраас айсан. Одоо магадгүй тэр үед би 200 сая төгрөгөөр за нэг биткойныг нэг 10 сая давлаа гэхэд 20 ширхэг биткойн юм байна. Авсан байсан бол одоо миний мөнгө дасанд 8 тэр 7 тэр төгрөг би нэг ширхэг 400 сая шүү дээ. Нэг ширхэг нэг барих болоо. Тэгэхэд нэг ширхэг 10 центтэй ч үл байсан байхгүй. Тэгэхээр энэ DeFi гэдэг токен монголчууд зүгээр л итэг. Нэгдүгээр итэг. Яагаад гэх юм бол бид нар өнөөдөр тэ 1000 хэрэгцээд энэ дэлхийн виза карт байна, мастер карт байна. Маш олон дэлхийн том төлбөрийн системүүд энэ дээр хамтарсан байна нэгт. За хоёрдугаар бол одоо миний мөрөөдөл бол одоо би өчтөрөөс хойш ингээд нэлээд бодлоо 3 хоног. За одоо би яаж ажиллах вэ? Хажууд нь бас 2-3 компани удирддаг учраас миний ажил алдагдаад байна. Макси програм алдагдаад байна. Та өөр ингээд компани манаас ингээд өөр байхгүй учраас хэцүү шүү дээ. Өөрөө байж юм чи илүү урагш. Тэгээ бодлоо. Тэгээ ерөөсөө ганцхан зүйлийг бодоод ерөөсөө. За ерөөсөө талспектан ингээ 20 хоног би хажууд нь орчуулах хийгээд энэ хүн чинь яриад байна. Тэгээд ингээ бодоод ерөөсөн 100,000 монгол хүнийг ядаж 100,000 болоо монгол аргиргаж нэг айл авах нэг ядаж $250 олборлуулах юм монголчууд ядаж. За тэрний 2-10,000 яагаад гэх юм бол одоо энэ чинь манай улсад дундаж амьдрал гэж байх гэж байна. Эсвэл чи амар мөнгөтэй эсвэл чи одоо мөнгөгүй ядуу шүү дээ өөртөө яах вэ өдрөө яах вэ бүгд л юм жижигсэн амьдралаар амьдарч штэ. Тэгвэл $250 бол үндэ ихэд бол нэг сая төгрөг байхгүй. Зөв нэг сая төгрөг. Сая төгрөг бол зүгээр өөрийнхөө хүүхдүүдэд ирээдүйд зориулаад тэгээд кодоор бичиж бүхмаа бичиж зүгээр л яах юм. Тэгэхэд 5 жилийн дараа хэд ч хугацаа авчихна. За дээрэс нь олболтоо хийж юм. За энэ мөнгө магадгүй нэг шиг $1,000 болох. За $100,000 шиг $1,000 болно уу? Угаасаа тодорхой. Яагаад гэх юм бол биткойноор бид нар талхан авч чадахгүй байхгүй. Биткойныг бирж дээр зарж иж, USDT болгоод бирж дээр зарж иж төгрөг болгоод ингээ бөөн мэдлэгтэй мэнжил баг бэлэн болно. Тийм учраас бид нар биткойн гоохохгүй яг үндэ зөв. Мэддэг байсан бол бүгд л нэг биткойн аваад ирж энэ хүмүүс оршин. Тэгэхээр энэ дээр бол шууд одоо ингээл трансфер картаас хоолой төлж, буудлаа төлж энэ хүн нэг ч нөгөө юу хийсэн юм шүү дээ. Монгол мөнгө, доллар, сон хэрэглээг одоо 20 дор аягүй амьдраа явж байна. Тэгэхээр удахгүй ертөнц яах вэ? Өөрсдөө. Тэгэхээр энэ хүн төрүүлж чадсан учраас яах вэ? Амжилт нь хэлсэн байна. Тэгэхээр бид нар ч гэсэн бас
цаг хугацаа алдахгүй хурдан яах вэ? Яагаад гэх юм бол 1 жилийн хугацаанд бид нар олболоход одоо секундэд 8-ыг олболж байгаа шүү дээ. Тэгэхэд жилийн дараа гэхэд секундэд 4 болно. Дахиад 2 жилийн дараа 2 болно. Ингээд 2032 гэхэд энэ мөнгө бүтэн яах вэ? 1 тэрбум олборлогдоод дуусна. Тийм учраас бид нар яг энэ алтан үеийг авахгүй. Одоо юмнуудыг алтан үе гэж үү шүү дээ. Одоо 8-нд алтан үе байсан тий. За одоо ингээд яг энэ койны ертөнцид бол яг алтан үе. Яагаад гэх юм бол дэлхий өөрөө шишиж байгаа. Тийм учраас та яг энэ мэдээлэл авч байгаа бол таны магадгүй өнөөдөр амьдралын хамгийн чухал шийдвэрлэх өдөр гэж байна. Энийг бид нар жилийн өмнө ойлгох байхгүй. Гэхдээ яг чадлаараа нэг 7-8 хүн холбоолоос. Гэхдээ би амар өөртөө чамж байгаа байхгүй. Уул нь тултлын явцаас бол 10,000 болчихчихлээ. Тэгсэн бол тэр 10,000 өнөөдөр хичнээн өдөр бол одоо бүр өнөөдөр урмааш надад гэж минийд $1,000 хийгээд тэгээд ерөөсө хугацаагүй хэрэгсэж урмаач сонголоо надад зааж өгч. За яах юм гэж өдөр болгон $30 байхгүй. Хугацаатай хугацаа ярьж тэгэхээр үгүй энэ амьдрал тэг өдөрт $30 чинь $100,000 хүнс авч 7 жил мөнгө өрдөөж гэж дахиад зөв хин бидний $1,000 өдөр болгон 30 болгоод 7 жил мөнгө өгөө зөв тэгэхээр л бид нар одоо бодох юу их байна. За энэ хагас өдөр бүтэнсэн өдөр 400-ны арга хэмжээ. За энэ 400-ны арга хэмжээ дээр одоо нэг удаадаа ч гэсэн тий та нар маш олон хүмүүсийг хамгаалах хэрэгтэй. Яг энэ 400 яагаад гэх юм бол тэр дундаас магадгүй бид нар нэг хүний амьдралыг өөрчлөх. Хэрвээ миний найз хүн надад тэр лагууг авах тэр 200 сая төгрөгийг бариад сууж хахад тултал нь ойлгуулсан нь би нүдэ ханаад яах вэ? Магадгүй би 4,000 та биткойн авчаад би 10,000-аар зарж болох байсан. 20,000-аар зарах, 30,000-аар зарах, 100,000-аар зарах миний төвчл. Зүг. Тэгэхэд тэр 200 сая би одоо яг юунд үржиж одоо баг санахгүй байна. Тэгээд үлдэл дууссан баг. Тэгээд ганц бүрийн болоод амьдрал чинь дууссан шүү дээ. Тэгэхээр тийм боломж байна. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн битгий боломжийг алдаарай гэж хэлмээр байна. Суглаатай. Суглаатай. iPhone 17 суглана. Тэгээд нэг акцт нь бид нэг ID юу юм бэ? $250 бид шууд насын нээж авахгүй. Манай тосбыг хэлээ. Тэгээд 400 хүний хангамж хийж байгаа маш гоё мэдээлэл болно. Та нар магадгүй ингээд одоо бид гэртээ очиод хэлнэ л дээ. Тэгэнгүүт нөгөө хүмүүс ч нөгөө гинт амар аварч нар болоод стop бойл одоо л өөр чи одоо мөнгөөр юу дуух чи манай монголч нар амар тэр бас нэг зүйлээ өмнө болсон амьдралаа одоо энэ цаг тавчраад яах вэ бид нар айгүй олон удаа уулзаад би тэрэн дүр гарцсан байхгүй би тэдний юм хийж чадсан байхгүй тэр чинь өнгөрцөн байхгүй амьдрал дандаа л муу юм байна гэж юу аах тийм үстэй тэгвэл дэлхийд бид нар амин хүн гэж байгаад яах бид нар энэ дэлхийд амьдраад яах амьдрал чинь дандаа муугаад үйлдэх чинь тийм бүх компани муу бид нар амьдраж яадаг ажил хийж яадаг тийм үү баг уулан дээр гараад үг хөдөлгөө малчин болоод уулан дээр гараад амьдсан тийм шүү заавал нутад ингэ тэгэхээр тэр өнгөрсөн туршлагаа орхиод ирээдүйгээ харах хэрэгтэй биткойны ч гэсэн өнөөдөр 10 20 жил бууж баг 10 хэдэн жил бууждаг шүү муу түрүү жил хүртэл муулаарсан Трамп ч өөстөө би ерөнхийлөгч болчлаа Америкийн нэгдсэн улс койны нийслэл болгоны заалсан Путин өөдөөс нь манай койны банк барьсан юу нийслэл манай улс банк барьсан гэсэн 2-3 оны дараа биткойн 80 100 зодог бохгүй 100 ингэж байгаа. Тэгэхээр эдийн засаг бол тийм байна. Тийм учраас бид нар ч гэсэн тэр хүмүүс тийш хавж байгааг бид ч гэсэн хоцлох хэрэгтэй. Ерөөсөө тийм. За маргааш 18 цагт маш олон хүмүүс